За энэ хуулийн төслийг бол ерөнхийдөө бол дэмжиж байгаа. Ялангуяа аж ахуйн нэгжүүд бизнес эрхэлж байгаа хүмүүст бас нэлээд тийм дэм болох юм болов уу гэж харж байгаа. За тэгээ энэ хуулиар одоо 381 зөвшөөрлөг олгож байна гэж. За тэгээ мөн дээрэс нь дэр дурдсан зөвшөөрлөөс 251 зөвшөөрөл буюу 100 зөвшөөрлийн 122 захиргааны хэм хэмжээний акт журмаар зохицуулж байна. Бид энэ чинээс хууль батлаад өгөөд байдаг. Яг очиж хэрэгжихдээ нөгөө Сорон зам болдог хүмүүс түрүү хэлээд журмаар зохицуулж яваад. Тэгэхээр манай энэ төрийн албаныхан бас энд ирсэн байна. Яг энэ хууль хэрэгжихэд юу бэлэн үү? Хаавын гишүүн бас түрүү ярьж байгаа стандартын тухай бол орж ирж байсан. Яг энэ салбар дээр очиод тэр стандартууд яг өнөөдрийн түвшинд олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж чадаад зөвхөн одоо бүртгэл мэдээлэл өгөөд тэгээд очиж үйл ажиллагаа явуулахад тэр стандартууд бэлэн байгаа. Хэрэгжихэд бэлэн үү гэдэг эхний асуулт байгаа. За нэгт хоёр гэх юм бол бас мэдээж энэ аж ахуйн нэгжүүдэд дэмжиж байгаа нэг талаасаа төр ингээ хууль боловсруулад байдаг. Нөгөө талаасаа энэ төрийн хит данхаалгаад байдаг. Одоо их хурлын дарга учрал орж ирээ суусан байна. Одоо арц намын бүлгээс бас яригдж байгаа дэд сайд нарын асуудал. Бүхэл бүтэн өчнөө олон жил зүгээр яваад ирсэн. Тэгээд Монгол Ардын намын их хурлын гишүүд нь ч мдээгүй байхад ингээд баахан сайд нарыг томилж оруулж ирээд 2026 оны төсөвдөр хүртэл дэд сайд гэсэн оронтой байхгүй төсөв байхгүй байгаа шүү дээ. Тэгэхэд ингэж хүчээр оруулж ирдэг. Тэгээ нэг гараараа ингээд бизнесийг чөлөөлөх гээд байгаа юм шиг нөгөө гараараа бас энэ төрийг буцаага томруулаад байгаа нэг энэ дээр их хурлын дарга орж ирсэн байгаа дээрс нэг асуулт асууч. Ингээд нэг хоёр асуулт асууя. Тэгээд тодруулга авъя. За энэ зөвшөөрлийн хууль тухайн үед ажлын хэсэг нь ган үе гişүү ахлаад 381 зөвшөөрөл болгосон. За үүний дараа бид энэ зөвшөөрлийн хуулийг шинжилгээгээд миний жилийн дараа ган үе гишүүний ажлын хэсэгтээ хамтарч ажилласан. Тухайн үед би хэрэг эрхлэлийн дарга байлаа. Нэгсэндээ зөвшөөрлийн зөвлөлийг ахалж ирсэн. За ингээд зөвшөөрлийн зөвлөлийг ахалж байхдаа яагаад хуулинд одоо нэг журмаар зөвшөөрөл олгож болохгүй. Шинэ дүрм гаргаж болохгүй. Шинэ одоо бүртгэл гэрчлэгээ сертификат магадлалын идэвхжил нэртэй янз бүрийн дарамт шахалт хувийн хвшилт үзүүлж болохгүй гэж заасан байхад яагаад журам гаргаж зохицуулсан юм бэ гэдэг шаардлагыг зөвшөөрлийн зөвлөл дээр тавьсан. Зөвшөөрлийн зөвлөл дээр шинэ зөвшөөрөл олгохдоо дүгнэлт авдаг байсан чинь аваагүйгээр дураараа одоо 20 гаруй зөвшөөрлийг нэмцсэн тэр цаг үеэс хойш. Тэгээд ингээд зөвшөөрлийн зөвлөл дээр бид энийг яриад за энэ одоо хууль давсан журам байж болохгүй гэдэг 51 журам цуцалсан манай төрийн байгууллага байна. Одоо энэ хууль гарвал бараг 1100 журам дахиад цуцлаа штэ. Тэгээд засгийн газрын гишүү энэ хуулийг барьж орж ирж болохгүй мэл. Энэ салбаруудын эрх ашиг өндөгдөөд ерөөсөө их зовлонтой. Тэр хаа нэгэн газар аваач гацаадаг эрх мэдэл тайртай хүмүүс олон. Тийм учраас би их хурлын дараагаар томилогдоод их хурлын гишүүнийхээ хуваар энэ хуулийг барьж байгаа. Ингээ хүн сурталаас чөлөөлье гэдээ явж байна. Тэгэхгүй бол яг салбарын эрх ашиг яригдаад байдаг байхгүй. Энэний ард. Тийм учраас сая AI дээр шинжилгээ хийлээ. 228 эдийн засгийн эрхчлөлийг зөрчиж байгаа хуулиуд байна шүү. 120 гаруй хүний эрх хэрэгжүүлэлт халтаа барах хууль гэдэг ингээд олон хуулийн зөрчил байна. Энийг шийдэхгүйгээр зах зээл дэх төрийн оролцоо буурахгүй. Дээрэс нь иргэд өөрөө бизнес эрхлээд амьдрал ахуйгаа аваад явах болцоо үүсэхгүй. Өнөөдөр энэ гомдол саналууд бол одоо энэ зөвшөөрөлтэй холбоотой саналууд бүр хэрээс хитэрж байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээр бол анхаарай гэдэг зорилгоор энэ хуулийг одоо ингээ оруулж ирсэн юм а гэдгийг та бүхэнд хэлье. За тэгээд ер нь яг вэ тэгээд хүн сурталаас чөлөөлөе, эдийн засгийн эрхчлөөний төлөө зах зээлд төрийн оролцоог бууруулъя. Ер нь монгол хүн нэг том тус бид хүргэж чаддгүй маа гэхэд гай дотгор баг учруулъя. Олон юм ярихаал болъё. Ер нь ард түмнийг амар амгалан сайн сайхан амьдруулахын тулд зарим зүйлээс татгалзаж сурыг бүх юм мэдгээ болёо л гэдэг. Тэг гүйц засаглалыг шахна, шаардна. Ажлаа хий. Тэг хэдэн хүнтэй яаж ажиллахыг нь тэр асуудал. 2.2 их 80 хэмнэсэн 9% хэмнэсэн үнэн. Тэгээд одоо ажлаа хийх хэрэгтэй. Тэгэл ингээд шахаа шаардаад ажиллана. 1 минут авчих. Учрал дарга 1 минут. Шахаад шаардаад ажиллана. Түүхэнд анх удаа 9% хэмнэлт бүх төвшөнд хийсэн засгийн газар мөн л дөө. Тэгээ одоо тэр нэг ингэж байгаа.
зөвшөөрлийг одоо мэдээлэл гэрчлэгээ сертификат магадлалын итгэмжлэгээд янз бүрээр нэрлэлцэн. Тэрнээс биш зөвшөөрлийн тоо 20хон нэмэгдсэн гэдээ худлаа л да. 8900 өрчөөд байл л да. Түүн шиг нөгөө ингээд дид сайдыг магадгүй ингээд бүтээмжийн менежер ч гэдэг юм уу нэрлэлчүүд болчих юм шиг юм нэг арга зайлыг ингээд бид нар хэрэглээд ингээд ирцэн. Тэгэхээр би бол зүгээр засгийн газарт парламент бол хяналт тавих ёстой гэж үзэж байгаа. Хяналт тавина, төсвийн сахилга бата байр гэдгийг шаардна. Төсвийн санхүүгийн тооцооллуудаа тайлбарлаад ингээд одоо тэр бүтээмж хяналтын менежер багасгаснараа ийм хэмнэлт хийсэн 2.2 их 89% хэмнэлт хийсэн дид сайд дээр нэг 14 15 16 билүү дид сайд томилсон гэл ингээд тайлбарлаж. Улсын их хурлын даргын засаглал хариуцсан зөвлөх Тэнгис байна. Гишүүний асуултанд хариулъя. Төрийн чиг үүргүүдийг шилжүүлж цомхон чадварлаг төрийг бүтээх зорилгоор мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг бол өнгөрсөн жил бол батлан гаргасан байдаг. Гэхдээ хэрэгжилтийн явцад бас тодорхой хэмжээний хүндрэл үүсээд бүртгэх эрх бүхий субъект нь бас маргаан үүсгэсэн учраас одоо энэ хуулийн өөрчлөлтөөр мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн нэмэлт өөрчлөлт дагаж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн нэгдсэн холбоо маань тухайн салбарын яг одоо салбараа мэддэг мэргэжилтнүүд холбоодоодоос бүрдсэн ийм субъект бий болно, салбар бүрт бий болно. Энэ субъектууд маань өөрөө бас энэ хуульд зааснаар энгийн зөвшөөрөл буюу одоо 100 гаруй зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоонд одоо шууд шилжүүлж болохоор зохицуулт орсон байж байгаа. За үүгээр бол бид нар тэр төрийн захиргааны байгууллагуудын тэр асуудал үүсгэж байгаа зөвшөөрлүүдийг нь бол одоо холбоодод нь мэргэжлийн экспертүүд нь шилжүүлж энэ зах зээлийг одоо оновчтой чөлөөтэй нээлттэй тэгээ өөрийнх нь жамаар хөгждөг тэр зарчмыг бүрдүүлэхээр бас тусгаж оруулж ирсэн байна. Хуулийн төслийг ерөнхийд нь бол дэмжиж байгаа. Тэгээ ер нь цаашдаа бид нар энэ бизнес эрхлэгч нарыгаа дэмжих, аж ахуй нэгжигээ дэмжих бодлогыг энэ үе шаттай хурдтайгаар авч явахгүй бол болохгүй гэдэг. Ялангуяа зөвшөөрөлтөй холбоотой асуудлыг салбар яамдууд болон за соншуурл олгодог тэр бүх байгууллагууд энийг анхааралтай авах хэрэгтэй шүү. Улсын хурлын гишүүд парламент энэ дээр ингээд онцгой анхаарат байдаг. Тэг яг шатн нөгөө гүйцэтгэх төвшин дээр очиж гацаад байдаг. Тэгээ энэ байдлыг бас байхгүй болох хэвээр хүн сурталчилгаа багасгах хэвээр зөвшөөрөл гэдэг нэг дөрвөлжин цаасаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрхэнд нь халдаж болохгүй. Тэгэхээр зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлтийн өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Баярлалаа.